ураад байна. Бидэнд Өрг имэн үзүүлж байна. үзэгч та бүхнийхээ орон амгалан айлтгая. Өрг нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Бид энэ удаа хууль зүйн дотоод хэргийн сайд Алтан гэрэлтэй ярилцахаар ураад байна. Бидэнд цаг гаргасан баярлалаа. Сайхан өвлөж байна уу? Сайхан. За би нэвтрүүлэг дээрээ нэг зочдтой нэг юм харуулт юм аа. Танд зориулж юм бэлдсэн. Ерөнхий сайд та хоёр шүүх рүүгээ яриад байгаа шүү дээ. Ямар учиртайг шүүхрүүгээ дундуур асууя гэж бодоод байгаа. Ерөнхий сайд та хоёр шүүх рүүгээ яриад байгаа. Шүүх засаглал руугаа юу нь болохгүй байгаа юм. Шүүх засаглал руу ерөөсөө яриагүй. Хамгийн нэгдүгээр хэлэхэд тодорхой шүүх зортой холбоотой асуудал байна. Албан тушаалтнуудын хөрөнгө хураах хуулийн төсөл та санаачлаад анхдагч хуулийн төсөл санаачлаад явж байгаа. Өөр хөлтөнд баян, өөрсдөө баян, өвөл Монголдо байдаггүй, хамгийн үнэтэй машиныг өмж, хамгийн үнэтэй ороод амьдардаг. Тэгсэн мөртлөө намтрын үзэхээр төрийн өндөр дэд албан тушаал ашиглажсэн. Энэ хүмүүс нэг тэргүүн зориулж байгаа. Энийг би шууд хуулийн төслийг би дэмжиж байна. Гэхдээ яаж хэрэгжих вэ? Таны дургу өргөсөн хүнийг намнаад ах уу? За хоёрдугаар манай хууль зүйн сайд нэг попонд тэмдээд байгаа. Өнөөдөр дарагд альва нэг байгууллагын шийдвэрийг шууд хүчингүй болгоод ирэх байхгүй. Тэгэхээр тэр журам хүчинтэй хэвээрээ юм л шүү. тэр журам хүчингүй болох их надад байхгүй. Ер нь нэг юм хуульч мэрэгчлээ хүмүүс маш сайн ирдэг. Хүнээ яаж өнгөлөх үү гэж бодсон шүү дээ. Цогтбаатар гишүүнийг эргүүлэн татах асуудал дээр та ямар байр суурьтай байна? Үндсэн үйл суулга байдаг. Уул гişүү гэмт хэрэг үйлдсэн шүүхээр тогтогдсон бол усын хурлын гишүүнээс эргүүлэн татнаа гэж. Болормаг сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан гэдэг мэдээлэл яваад байгаа. Тэгэхээр үүн дээр эргүүлэн татах уу? Мэдээллийг шалгах хэрэгтэй. Бодтой хэсгийг тогтоох хэрэгтэй. Тэгээд дараа шүүхэр шийдэх гаргах хэрэгтэй. Та өнгөрсөн 7 хоногт Оросын холбооны улсад айлчилсан. Тэгээд энэ талаар би нэлээд мэдээлэл хайлаа л да. Танай яамны сайт дээр ч мэдээлэл байхгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслэр чинь талаар мэдээлэл гаргаагүй. Нууц айлчлал байсан юм уу? Ямар асуудлыг шийдвэрлэхээр явсан бэ? За айлчлалын өөрөө нэлээд олон асуудал шийдсэн учраас мэдээлэл боловсруулагдаад өнөөдөр манай сайт дээр тавигдах баг. Та Оросын холбооны улс элчин сайдын яамны хуудас руу орвол тэнцээ ер нь мэдээлэл тавьсан байгаа баг. Тэгээ би таныг явж байгааг Оросын сайтаас мэдээлэл нь авсан. Тэгвэл тэнд байгаа манай Монгол Улс элчин сайдын яамнаас айлчлалын тухай товч мэдээлэл. Бид бол үр дүнгийн талаар мэдээлнэ. Хууль зүйн төдрийн сайдын хувьд Оросын холбооны улсын хууль зүйн сайдын урилгаар айлчилсан. Айлчлалынхаа үр дүн бас нэлээд сэтгэл хангалуун байгаа. Хэд хэдэн асуудлууд чухал асуудлууд шийдсэн. За тэнд байгаа оюутан сурагчдтайгаа уулзсан. Хууль зүйн төдрийн яамны харьяа байгууллагуудаас сургууль сурж байгаа 100 гаруй хүн байдаг. Тэдний төлөвлөлийг хүлээж авч уулзсан. За зарим нэг асуудлыг шийдвэрлэсэн. За Оросын холбооны улсад ял эдэлж байгаа Монгол улсын иргэд байна. Эдгээр иргэдээ бүгдийг авъя гэдэг хүсэл тавьсан. За маш нааштайгаар Оросын тал хүлээж авсан. Тэндээ бас шүүх процесс явдаг учраас бид аль хор хурдан эдгээр иргэдийг шилжүүлж өгөх асуудлыг шийдвэрлэе гэсэн. Бид иргэдээ авахар болсон. За шүүх шинжилгээний тэр хариуд нь бас бид манайд ял эдэлж байгаа Оросын холбооны улсын иргэдийг өгнө гэсэн үг. Манайд бол Оросын холбооны улсаас ял эдэлж байгаа нэг л хүн байна. Энэ асуудал бол одоохондоо яригдаагүй байна. Бид бол харин өөрсдөө хүмүүсийг бүгдийг авъя гэж ярьсан. За шүүх шинжилгээний үндэсний төв криминалистикийн шинжилгээний чиглэлээр шинжлэх ухааны чиглэлээр бид нар мэрэгчлэтнүүд бэлддэг байсан уламжлалт энэ уламжлал маань жоо тасарсан байсан. Тэгээ шүүх шинжилгээний үндэсний төвдөө Оросын холбооны улсын өөрсдийнх нь зардлаар шүүх шинжилгээний үндэсний төвийнхээ шинжээчдийг бид нар сургая гэдэг асуудлаа ерөөхдөө ярилцаж тохирсон. За энэ дундаа бас Монголд урд өмнө хийгдэж байгаагүй сэтгэл зүйн шинжилгээний асуудал дээр ажиллая. За цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд ашиглагдж байгаа зарим нэг техник хэрэгсэлтэй Оросын холбооны улсын техник хэрэгсэлтэй холбоотой асуудал дээр бид нар бас асуудал тавьж өгнө шийдвэрлэе гэсэн. Ийм үр дүнгууд гарсан. Оросын холбооны улсын хууль зүйн сайд, Оросын холбооны улсын дотоод хэргийн сайттай уулзсан. За энэтэйг холбоотой нэг асуулт асуучих тийм үү? Ерөнхий сайд та хоёр шүүх рүүгээ дайраад байгаа. Шүүх засаглал руугаа юу нь болохгүй байгаа юм? Шүүх засаглал руу ерөөсөө дайраагүй. Хамгийн нэгдүгээр хэлэхэд энэ тодорхой шүүх зортой холбоотой асуудал байна. Өнөөдөр би бол хэлж байна Монгол улсын шүүхийн 80% нь бол 80 гаруй хувь нь ямар ч асуудалгүй ажилладаг. 90% гэж бүр хэлж болох байна. Би өөрөө шүүгч өвөртөө. Би өөрөө олон жил өмгөөл хийсэн шүүхийн ёс зүйн орны дарга байсан. Энэ манай улсад хуулийг шударгаар мөрддөг, чин шударгаар хууль дээдлж ажилладаг маш олон шүүгч нар байгаа. Хэдийн хүмүүс бол харин ч бүр
энэ ёс зүйн дүрм элдийн онцыг хүлээсэн дундаа ажил үүргээ ингээд гүйцэтгэхэд маш амжилттай явж байгаа. Харамсалтай. Авилга албан тушаалтай холбоотой хэрэгтэй холбоотой асуудлууд шүүхтээр удаашрдаг, шийдэгдэхгүй байдаг ийм хүндрэлүүд байна. Одоо хууль зүйн сайд үеж шүүх цэцгэлтэй холбоотой асуудал тавилаа гэдээ намайг манай хуульч өмгөөлөгч нар шүүмжилсэн л дээ. Зарим нэг нь уулзаа шууд хэлж байгаа. Та ингэж болохгүй шүү дээ. Би би зөрүүл нэг л юм асуу. Та нар ингэ шүүхтээр явдаг. Наа чин дээрээс захиалахтай ингэнлээ. Улс төрийн юм угаасаа шийдэгдэжээ. Угаасаа болохгүй юм байлээ гэдэг толгорч ирсэн нөхөр бүгдээрээ үгүй тэгдэлтэй гэж байгаа. Үгүй тийм байх хэрэгтэй юм. Хин нэгэн улс төрч нөлөөлдөг, улс төрийн нөлөө бол бордог шүүхтэй байвал Монгол хүн юунд итгэх юм. Тэгээд тогтолцооны асуудал байна. Өнөөдөр шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөх ёстой. Та өнгөрсөн хугацааны түүх шүүгээд үзэх юм бол энэ улс төрч надад ингэж нөлөөллөө гэсэн нэг ч нөлөөллийн мэдүүлгийн дагуу арга хэмжээ аваагүй. Өөрөөр хэлбэл хин ч тийм мэдүүлэг гаргаагүй. Тэрийг нь харин тогтоогоод л хуулийн хариуцлагыг нь хүлээх ёстой юм шүү. Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх ёстой шүүгч нар маань гаргадаггүй. Тийм тохиол байхгүй. Гэтэл та жишээлбэл сэтгүүлч хүний хувьд шүүхэд улс төрийн нөлөө огт ордоггүй гэдэгт итгэхгүй гэдэг асуулт гарвал та яах вэ? Та энэ жишээл хувьд юу гэж боддог? Тэгэхээр энэ бол олон хүн тавигддаг асуулт. Бүгд л мэддэг. Энэ тэрний яг хэрэг явж байгаа. Энэ тэр явж байгаа. Тэр тийм ял аав. Ийм зүйл болно гэх. Гэхдээ одоо бодолтой. Яагаад олон түмний төлөө дуу хоолойгоо үргэж явсан? Өнөр цэцэг тийм өндөр ял авч байгаа. Жишээлбэл энэ тэгээ шудраг байна гэх үү? Энэ хэний ч нөлөөнд ороогүй шүүх гэх үү? Бодиттой байгаа фактууд дээр үндэслээд энэ шүүхэд улс төрийн нөлөө орж байна. Энэ нөлөөлөл, энэ зүйлүүдийг бид нар тасн зогсоох ёстой гэдэг байдлаар л байр суурь илэрхийлж байгаа. Шүүгцсэгд бол Монгол Улсын үндсэн хуулийн тулгуур 3 багны нэг мөн. Энд бол шударга сайн шүүгч нар олон байна. Гэхдээ болохгүй байсан. Албан тушаалтнуудын хөрөнгө хураах хуулийн төсөл та санаачлаад, анхдагч хуулийн төсөл санаачлаад явж байгаа. Энэ олон нийтэд нэлээд таалагдаад хүлээлт үүсэж байгаа шүү гэн. Таач өөртөө оноо авч байгаа шүү гэн. Гэхдээ энэ эзэн нь олцсон хүнд хуулийн төслийг нь тааруулж санаачил боловсруулж байна уу? Эзэн олцсон гэдэг нь өсөг лөө. Эзэнд нь тааруулаад тодорхой хүмүүст зориулж. Хүмүүс зориулж ийн гэвэл би өнгөрсөн жилүүдэд төмний нүдэн дээр хүлжиж баяцсан, яаж баяцсан мэдэгддэггүй. Тэр мөнгөөрөө улс төрийг худалдаж авдаг энэ хүмүүс зориулж шууд хэлэх. Бүгдээрээ мэддэг, өөр хүүхэд нь баян, өөрсдөө баян, өвөл Монголдо байдаггүй, хамгийн үнэтэй машиныг унж, хамгийн үнэтэй оролд амьдардаг. Тэгсэн мөртлөө намтрын үзэхээр төрийн өндөр дэд албан тушаал хашижсэн. Энэ хүмүүс нэн тэргүүн зориулж байгаа. Энийг би шууд хуулийн төслийг би дэмжиж байна. Гэхдээ яаж хэрэгжих вэ? Таны дургу өргөсөн хүнийг намнаад ах уу? Хуулийн төслөөр нэгдүгээр хяналт гэж нэг зүйл байна. Энд чинь өөрөө процесс ажиллагаа явж байгаа байхгүй. Эрүүгийн хэрэг хян шийдвэрлэх ажиллагаагаар явдаг хууль бусаар хөрөнгөсөн зүйл анги угаасаа байгаа. Одоо эрүүг бол байгаа. Харамсалтай өнгөрсөн жил Монгол улс 3 удаа өршөөлөл гаргасан. Нэг удаа бүр парламент эрүүг хуулиа батлахдаа албан тушаалтнуудыг гэмт хэрэг бүр орхио баталсан. Мартцсан бай техник алдаа гарч буцааж их орно хүмүүс ялц авчихсан. Мартцсан байна. Ер нь тийм гарсан шүү дээ. Эрүүгийн хуулийн тухайн үеийн 272-ыг ингээд Усын хурлын жуулаар баталсан хойно юу ч хайчваа гэдээ гаргаад ирсэн чинь нэр энийг орхицсан байна гэж буцаж орж батлаад эрүүгүүл ямар зарчимтай гэхэлэр эрүүгүүл тухайн гэмтрэг байхгүй болцсон бол тэр гэмтрэгүүд бүгд байхгүй болт ийм л зарчим. Ингээд бүгдээр ялц авчихсан. Одоо юу ярьдаг вэ? Хөөл цугц ярьдаг. Хөөл цугц. Дууссан. За энэ эрүүгүүл нь өршөөл бол гарсан гэж ярьдаг. Гэхдээ та бод 2015 онд эдийн засгийн хил тод байдлын тухай хууль гаргахад 30 гаруй их 80 төгрөг эдийн засгийн хил тод байдлын хуульд орсон. Гэтэл манай улсын төсөв чинь 6 их 80 байлаа шүү дээ. Улсын төсвөөс бараг 6 дахин их мөнгийг зүгээр ингээл уучлаарай татвараа төлөөгүй мэдүүлж чадаагүй хөрөнгө оруулалтад хэлийг гаргаад тавьчихсан. Өршөөцсөн. Одоо бид яг ийм хууль эрх зүйн орчинд юу хийж чадахгүй олон жил болж байгаа. Энэ чигээр байгалах бол энэ чигээр байгалаа 10 жилийн дараа энэ чигээр л байгаад нөгөө мөнгө эдэж уусан хүмүүс өөр хүүхэд байсан бол ач хүч нь болоод үргэлжлэн. Энэ хин нэгэн тасн зогсоох хэрэгтэй. Хин нэгэн процесс зогсоох хэрэгтэй. Тэгэхээр би энийг зөвхөн одоо сайд болчиход яриад байгаа юм биш. Одоо миний үйл хэргийг мэддэг хүмүүс мэднэ. Би сүүлийн хэдэн жилийн турш энэгээр судалгаа хийлээ. Миний докторийн судалгааны ажил энэ чиглэлээр байгаа. Би өөрөө ном гаргасан. Олон улсын туршлагуудыг судлаа. Тэгээд тусдаа процесс үйл гаргаад энийг шалгая гэж явж байгаа. Хууль батлагдаад яг хэрэгжилтэн дээр үндслэлгүй хөрөнгөсөн гэдгийг нь батлах тал дээр л асуудал үүсэх байх л та. Тийм, ер нь баталж чадах уу гэдэг. Одоо тэгээд бид нар бүхэл арга хэрэгслэр
Ер нь дэлхийд хэрэгэлдэг бүх арга хэрэгслийг л хуулийн төсөлд оруулсан. Одоо ингэ тайлбарлаад байгаа шүү дээ. Манай эхнэр бизнесмен, мундаг алдсан бизнесмен. Тэгээд олон тэрмаар мөнгө олцсон юм. Би яг нэг мөнгө шүү. Сайд байсан хүн гэж тайлбарлаад байгаа. Эхнэрээрээ тэжээлэгдэх. Тийм. За тийм бол эхнэр чинь энэ мөнгөний чи татвар яадаг вэ? Та ногд ашгаас хэдийг төлж ийсэн. Компани татвараар хэдийг төлж ийсэн. Би мэдүүлсэн гэдэг. Гэхдээ та мэдүүлж болно. Гэхдээ энийг чи хуулинд их усүр хаана гэдэг асуудлыг шалгаад ирэхэд мөнгө мөртөө байхгүй. Нэг зүйлийг бүр хэлье. Энийг гаргаад 100% өөрчлөлт бүгдийг нь хурааж энэ бол чадахгүй. Дэлхийн жишээ. Тэгтээ бид нар бүх дэлхийд хэрэгжилж байгаа арга хэрэгслийг оруулсан учраас маш сайн үр дүн гарна гэдэг итгэлтэй байна. Маш сайн үр дүн гарна. Энэ дунд саад учруулна. Худлаа мэдүүлэг гаргана. Хуульцах хугацааг дуусгахыг хичээнэ. Гэхдээ хуульцах хугацаа одоо дууссан гэж зүтгэнэ. Шүүх рүү явна. Гомдол гаргана. Бид нар чадлаараа энэ бүх процессыг тооцсон. Хүмүүс бас тэгээд ингээд зарлцгаар хүмүүс хөрөнгө нуучих юм биш үү гэдэг. Гэхдээ зарлахгүй гэрхийх ямарч боломж байхгүй. Манай бас арчилсан ус. Парламентар хууль хэлцгээд бол хилцээч хий. Хилцчээч хий. Тэгэхээр одоо ч гэсэн хөрөнгө зовчуулах, нуун дарагдуулах ажиллагаа явагдаж байгаа. Бид мэдчихэв. Гэхдээ мөнгө мөртөө байхгүй. Хизээнээс хаашаа хөдөлгөв, ямар хөрөнгөө бүртгэв гэдэг мөртөө. Банкны данс мөртөө. Үйл хөдлөх хөрөнгүүд, үнэтэй машин дээр байр бүгд мөртөө. Бид бүх чадлаараа ажил тогтоосон бүх чадлаараа бид хурааж авсан. За та түрүүнд дурдлаа шүү дээ. Сэтгүүлч өнөр цэцгийг одоо улс төрийн нөлөөлөл орж шүүхээр ороод ял авсан гэдэг. Би улс төрийн нөлөөлөл орж авсан гэж хэлээгүй. Сэтгүүлч өнөр цэцэг яагаад жишээ дурдлаа. Ял шийтгэл ингэж авч байгаа юм тийм. Яагаад авч байгаа юм. Хүмүүстийн улс төрийн нэг зүйл залт нь нөлөөлөл сэтгүүлч өнөр цэцгийн 5 зүйл залт бүхий ял авсан шүү дээ. Нэг зүйл залт нь бол татвараас зайлс хийсэн мөнгө угаасан гэдэг. Ер нь энэ хуулийн зүйл залтуудаа хит ерөнхийлсэн юм шүү ингээд наривчлах хэрэгтэй юм шүү. Үнэн. Одоо бид нар ФАТФ харж хсалтанд орсон шүү дээ. Тэр нөгөө тэгээд мөнгө угаах терроризмд тавьчих. Зас тэгээ манай эдийн засгийн нөхцөл байдал ирсэн нууц. Татвараа төлөөгүй 57 сая төгрөгийн татварын өртөө өөрийг барагдуулах хугацаа олгоогүй тэгээ үнийгээ мөнгө угаасан гэд ялцсан. Тийм тэгэхээр яасан бэ гэхээр мөнгө угаах гэдэг юм тэр хитрхи ерхий болгоход одоо яаж ийн үгүй нэг хүн гар ут суулгааллаа. Тэр чи одоо үйлдэл нь гэмт хэрэг боловч тэр чинь мөнгө олох гэж суулгаа хийж байгаа шүү дээ. Тэгвэл гар утсаа авч зарлаа. Сая төгрөг авлаа. Тэрийг өрөхээр сая төгрөгөөр өөр юм авахаар мөнгө угаах гэж байна. Энэ бол олон улсын жишгт бол нийцэхгүй байна. Мөнгө угаах гэмт хэргийг юу хэдийд яаж хэрэгэлдэг вэ гэхлээр суур гэмт хэргээр зөвлөлддөг. Албан тушаалын гэмт хэргээр мөнгө угаах гэж байна. Хахуул аваад нөгөөтхөө нэг дүүгийнхээ компаниар оруулаад нэг бизнес руу оруулаад ресторан болгоод мөнгө авах бол мөнгө угаах мөн. Терроризмын санхүүжүүлэхтэр орно. За тэгээ бусад төрлийн эдийн засгийн томоохон гэмт хэргүүд дээр орно. Залилангийн гэмт хэрэг дээр орно. Тэрнээс шинж хавтгааруулаад гэмт хэргийн журмаар олсон мөнгөө өөрчилсөн л бол мөнгө угаасан гэж яллаад гэж болохгүй байхгүй. Бид бол ер нь яг энэ чиглэлээр хуулийн төсөл хийж байгаа. Энэ өөрөө тэр одоо шийдэгдсэн байгаа хэдэн үнэтэй холбоотой асуудал биш. Цаашдаа энэ улсад шүүх дээр очих, гэмт хэрэг шалгагдах асар олон үнэтэй холбоотой асуудал учраас. Харин хуулийн ерөнхий зүйл залтыг яаж тайлбарлаж байгаас шалтгаалж ял оноогоод байна шүү дээ. За дараагийн асуулт. Би танд нэг бичлэг үзүүлье. Манай өмнөх зочин таны дарга Нямбатар автомашины дугаарыг нэмж олохгүй гэдэг. Хууль зүйн сайд Алтан гэрэл болохоор энэ бол хүний эрхийг зөрчиж байна гэсэн. Аль нь зөв вэ? Алтан гэрэл тийм ирэх байхгүй. Нямбатар бол миний дарга биш. За хоёрдугаар манай хууль зүйн сайдны попонд тэндэд байгаа. Өнөөдөр даргад аливаа нэг байгууллагын шийдвэрийг шууд хүчингүй болгоод ирэх байхгүй. Тэр хүнд харин дүгнэлт бичих ирэх байгаа. Улсын хурлын гишүүн хууль зүйн дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга байсан. Тэгэхээр одоо энэ манай яамд чинь галсын процесс яаж явагддгийг мэддэг байх л та. Тэгээд таныг попонд тэндэд байна. Аливаа нэг байгууллагын гаргасан журмыг хүчингүй болгох эрх хууль зүйн сайдад байхгүй гэдэг юм л та. Үнэн. Над гаргасан журмыг хүчингүй болгох эрх байхгүй. Тэгэхдээ хийсэн бүртгэлээ хүчингүй болгох эрх надад байгаа байхгүй. Төрийн байгууллага одоо нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт гаргаж байгаа. За жишээлбэл суманд бол одоо малын үеийн татвар хэд байх вэ гэж иргэдийн урал шийдээл ч юм уу. За сайдууд ямар журмаар тусгайчвал олох уу гэдэг ч юм уу. Ингээд энийг эргүүлж байгаа. Тэр хизээнээс хэрэгж эхэлдэг үл захиргааны ерөнхий хууль зааснаар энд захиргааны хэм хэмжээний нэгдсэн санд бүртгэгдсэнээр ажиж эхэлж байгаа. Энд бүртгэлээ за одоо нийтээр дагаж мөрднө. Яг л бүртгэлтэй болсон.
Журмыг бол одоо жишээлбэл даатгалтай холбоотой зүйл дээр санхүү зохицуулахаар баталж байгаа. Бүртгэлийг нөхөр алтан гэрэл хийж байгаа байхгүй. Тэгэхээр тэр журам хүчинтэй хэвээрээ юм л шүү дээ. Үгүй. Журмын одоо хүчинтэй гэдэг асуудал чинь манай дээр бүртгэгдчихэж энд тэр санд бүртгэгдсэн журам байж иж үйлчлэн. Үйлчлэн. Тэр журмыг хүчингүй болох их надад байхгүй. Хоёр өөр асуудал байхгүй. Журам баталж болно. Та бүртгэхгүй л гэсэн. Тэгээ би бүртгэлийн цуслах арга хэмжээл авч байгаа. Үгүй ээ, энэ хүний эрх зөрчиж байна. Энэ бол миний эрх хэмжээ. Энэний улмаас ямар нэг хохирол учрах юм бол захиргааны ерөнхий хуулийн дагуу яг цэвэр 100% толгоогоор хариуцах нь гар усыг зурсан алтан гэрэл. Оюусгын алтан гэрэл хариуцлага байна. Шийдвэр чинь тийм үр дагавартай шүү дээ. Тэгэхээр энд хоёр асуудал яригадаад байгаа. Нэг нь тэр даатгалын журам. Даатгалын журам одоо яг яаж байгаа юм тэгэхээр? Хүчинтэй байгаа мó хүчингүй байна? Хүчингүй. Манайд бүртгэлгүй учраас тэр журмыг үйлчлэхгүй гэсэн. Хуучин журам нь үйлчилж байгаа гэсэн. Нөгөөх нь автомашины дугаар нэмж олохгүй гэдгийг та хүний эрх зөрчиж байна гэж үзсэн. Тэгэхээр энэ одоо яана гэсэн үг? Хэрэгжин гэсэн үг юм уу? Хэрэгжихгүй гэсэн үг? Хүний эрх зөрчиж байна. Энэ зөрчлөө арилгаас тэгээ дээрэс нь иргэд олон нийтийн төлөөлөлтөд уулзаагүй байна гэж би бүртгэхээс татгалцсан юм. За тэнгууд нийслэлээс ажиллагаагаа зохион байгуулад нөгөө автомашин импортлагчдын холбоо тэд нартай уулзсан. За тэгэхээр журамд нь зохих өөрчлөлт оруулснаа манай төрүүлсэнийг би өөрөө бүртгээд авцсан. Одоо тэр журам хэрэгжиж байгаа. Тэгэхдээ эхэлж ирснээрээ биш бидний тавьсан шаардлагын дагуу одоо ер нь ингээд хин нэгэн дарга бодож байгаа л гой санаа олоод шууд журам болгочих болохгүй байхгүй. Уулзах хэрэгтэй. Одоо жишээлбэл хин нэгний эрх шиг зөрчиж байгаа тэр хүнтэйгээ заавал уулзах хэрэгтэй. Энэ ажиллагаа хийгээч. Дээрээс нь зарим нэг зүйлийг өөрчлөөч гэсэн. Яг тэр ажиллагаа хийгээд ирүүлсэн бүртгэсэн. Одоо тэгэхээр хүний эрхийн зөрчилгүй болсон гэдэг баталгаа нь юу вэ? Бид хянаад бүртгэж авч байгаа. Энд бол Монгол Улс хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид харшлах зүйл байхгүй байна гэж. Энэ өөрөө л хууль зөрчил гэдэг нь хүний эрхийн бодлого. Манай Улаанбаатар хотод төвчрээд л байна л да. Тэгээ тэр төвчрлийн эсрэг авж байгаа арга хэмжээнд дугаар нэмж болохгүй гэдэг. Тэгээ ер нь энэ төвчрэлт цагдаа нар ажиллаа хийж чадчихаа юу? Дуудлагт очиж амжиж гин үү? Маш сайн хийж байгаа шүү дээ. Ер нь бол ирэхгүй 2 цаг болоод ер нь бол сэтгэл өвддөг те. Яг энэ утаан донд яг машинуудын яндангийн үзүүр дээр зогсож байдаг нэг цагтаа шүү дээ. Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээгээр олон зуун албаа агчид ажиллаж байгаа. Дахиад энэ жил бид нар замын төвжирэлтэй холбоотойгоор 300 гаруй цагдаагийн албаа агч ер нь ажиллуулъя гээд нийслэлээс бас хүсэл тавиад бид нар цалин мөнгө хувьц сунаар хөвгөлтэй холбоотой асуудлыг л хоорондоо ярилцаад одоо нэмж гаргаж байгаа. Дуудлаганд очих асуудал дээр ахис дэвшил гарсан шүү. Одоо өвөл болчлоо. Өнгөрсөн жил цагдаагийн ерхий газрын удирдлагууд бид ярьж байгаад ямар шийдэл хийсэн гэхээр нөгөө хичээл цуглараа төгжрөл ихсэн шүү дээ. Тэнгүүт нөгөө сураантай скутертэй цагдаа нар гаргасан. Тэгээд сураантай скутертэй яваад очиод газар дээр нь очиод зургийг аваад за хурдан яв гэдэг ингэж явуулдаг. Одоо өвөл болохоор бас яг өндөрлөлтэй байна. Яг юм энэ хичээсэн хүүтэнд чинь одоо ингэж 2 цаг цагдаагаа хүлээх хэцүү байна л гэдэг гомдол байна. 2 цаг бол ер нь байхгүй байгаа. Бас мэдээллүүдийг авч 2 цаг бол байхгүй байгаа шүү. Тэгээд энэ олон албаа агчид өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Дэн залуучуудын уушиг, эрүүл мэндэд бол сайдын хувьд маш их санаа зовж байгаа. Таахан гарах юм тэрийг масктай тэр нь сандцсан, оролт зүгцсэн. Тэр утаанаас хамгаалахгүй шүү. Тэгэл өдөр шөнөгүй зам дээр энэ хэдэн залуучуудаараа л бид нар энэ замын хөдөлгөөнөө зохицуулж байна. Тэгэхээр төвжирэлтэй холбоотой би бол ёстой цагдаагийн байгууллага дээр ямар нэг буруу хамааргүй чадлаар ажиллаж байгаа. Тэгэхээр дуудлагт бас очиж хүрэлцэхгүй байгаа хугацаа алдж байгаа нь хүний нөөцтэй холбоотой юу? Ер нь цагдаа болох цагдаагаар ажиллах хүн олдохгүй төвжирэлтэй өөртөө холбоотой. Төвжирэлтэй өөртөө холбоотой. Хоёрдугаар хүний нөөцтэй холбоотой асуудал байна. Одоо өнгөрсөн төсөвдөр бас нэлээд хэлцүүлэг болсон таарсан баг. Яагаад асуудал үүсээд байна вэ гэхээр 3 хүний хийх ажлыг 5 өдөр хийхээр ачаал ихсэн шүү дээ. За тэгэнгүүт орон тоон нэмийгээл тэгэнгүүт бөө эсэргүүцэл гараад нэг ч орон тоон нэмүүлэхгүйгээд цагдаагийн байгууллага байх ёстой орон тооноос бага. Тэгээд нэг цөөн орон тоон нэмэхээр нэмдэггүй ийм асуудал байгаад байгаа. Тэгэхээр ажлын ачааллын хувьд байна. Тэгээд эн чинь ажлын ачаалал, ажлын орчин нөхцөл, цалин хангамж гэдэг олон залуучууд. Энэ бүхнийг одоо үл тоогоод өдөр шингүү зүтгэж байгаа, ажиллаж байгаа яг энэ цагдаагийн албаа гэж харах бол маш бага. Орон тоогоо л нэмэхгүй байгаагаас болохоос биш, орон тоо 100% хүрсэн ажиллаж байгаа юм байна гэсэн үг. Тийм. Байх ёстой орон тоо. Ер нь бол одоо ингэдэг. Цагдаагийн байгууллагууд 10 гаруй мянган түнтэй байгууллага.
Тэгэхээр альч байгууллагад одоо жишээлбэл 100 хүнтэй байгууллага гэж 100 гол ажиллаж байдгүй шүү дээ. Нэг 2 хүн ажилласаа гарцсан байна. 2 хүн жирэмсний амралт авна. Нэг нь өвчтөй байна гэдэг нэг 95 ажиллана да. Ер нь 100 хүнтэй байлаа. Тэр шиг цагдаагийн байгууллагад яг ийм шалтгаанаар бол дутуу орон тоонууд бол байдаг. Цагдаагийн албаагч тэтгэвртэй гараа явуулсан, ажлын байран дээр сонгон шалгууруулалт зарлцсан, сургууль төгсгийг хүлээж байгаа, зарим нэг газар гэдэг ингээд олон тоонууд яваад ирэхээр энэ хэсгээс бус нь бүгд 100% ажил үргэлж хүсдэг гэж. А энэ хэсэг бол яг нэг хүний нөөц ихэ зарчмаар 5% орчим хэлбэлцэл бол байна. Харин нэг юу санаанд ороод тий тийм бослого жагсаал хийгээд оюутны холбооныхон төлөө танаа яамны гадаа ирлөө. Та нэг загнаад хөөгд явуулцдаг ажил хийгээд. Тэр яг бай зүгээр тухайн үеийн л юмар тэгсэн. Тэгээд бас зөксгөө харагдсан бол бас уучлаарай. Бас зөксгөө харагдсан бол уучлаарай гэд нэвтрүүлгээр дамжуулаад тэр залуучуудтай хэлж дээ. За ажил хий гэдэг нь харин зөвлөлтөө. Цогтбаатар гишүүнийг эргүүлэн татах асуудал дээр та ямар байр суурьтай вэ? Үндсэн үйл суулгаг байдаг. Уул гишүү гэмт хэрэг үйлдсэн шүүхээр тогтоогдсон бол улсын хурлын гишүүнээс эргүүлэн татна гэж. Болормаг сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан гэдэг мэдээлэл яваад байгаа. Тэгэхээр үүн дээр эргүүлэн татах уу? Мэдээллийг шалгах ёстой. Бодтой хэсгийг тогтоох ёстой. Тэгээ дараа шүүхэр шийдвэр гаргах ёстой. Одоо ингээд угаартаад нас барсан иргэдийн амь насн дээр хэн хариуцлага болыг? Шат шатанда хариуцлага хүлээх хүмүүс бол гарах ёстой. Одоо тэгээд энийг танаа дээр цагдаа дээр шалгаад барьцалдуулагч дээр ч юм уу одоо нийлүүлж байгаа зүйл дээр ямар мэдээллүүд гард? Энэ 29 төрлийн шинжилгээг энэ түвшин хийх гээд цагдаагийн байгууллага өөрсдөө шинжилгээний байгууллагад өгсөн байна. Харин одоо та бүхнийг одоо энийг шалгаж дуустал та шуурхай штабыг ямар нэгэн үр дүн гаргатал утаа дуусгах гээд байна л та удирлна. Энэ жилийн утаа дуусч бол эргэжил үргэлжлэж болохгүй шүү. Энэ эргэжил үргэлжлүүлэхгүй төлөө ямар нэг зүйл хийж чадаагүй бол засгийн газар л хариуцлага олох гэж байна. Дараагийн асуулт. Тантай хамт Улсын хурлын 2024 оны сонгуульд хангаан бүсээс сонгогдсон Цогтбаатар гишүүнийг эргүүлэн татах асуудал дээр та ямар байр суурьтай вэ? Бүх юм хуулийн дагуу болох ёстой гэсэн л байр суурьтай. Бүх юм хуулийн дагуу шийдэгдэх ёстой. Монгол улсын үндсэн хуулийн заалт байгаа. Улсын хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол бүрэн эрхийн улсын ерхий прокурорын саналаар төдөлзүүлнэ. Бүр яг өгүүлбэр нь тийм шүү. Улсын ерхий прокурорын саналаар төдөлзүүлнэ. Уул гишүүн үндсэн хууль суулгаг байдаг. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн шүүхээр тогтоогдсон бол улсын хурлын гишүүнээс эргүүлэн татна гэж. За яг одоо ингээд манай нөгөө хууль тогтоомж процесс муутайгийн зовлыг эхэлж байгаа. За бүрэн эрхийн төдөлзүүлсэн үү? Төдөлзүүлээгүй. Прокурор санал гаргасан уу? Гаргаагүй. Тэгвэл нөгөө уул гишүүн гэж заагаад угшаага. Ингээд төдөлзүүлсэн гишүүн гэмт хэрэгт холбогдсон төдөлзүүлсэн гишүүн гэмт буруутай тогтоогдсон бол эргүүлэн татна гэж. Энэ хоёр төр уул гишүүн гэдэг үг байхгүй байсан бол улсын хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон шүүгэр тогтоогдсон бол эргүүлэн татна гэдэг ийм өгүүлбэртэй байсан бол ямар ч маргаал тогтоогдчихлоо. Татагдах ёстой гэл юм. Уул гишүүн гэж заасан баг. Уул гишүүн гэдэг нь тэгэхээр тайлбарлал нь юу гэсэн үг? Уул гишүүн гэдэг нь өмнөхөө зааж байгаа байхгүй юу? Өгүүлбэр 100%, Монголыг хэлсэн хувьд. За одоо дахиад юу байхад улсын хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол улсын ерөнхий прокурорын саналаар бүрэн эрхийн төдөлзүүлнэ. Цэг. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн шүүхээр тогтоогдсон бол эргүүлэн татна. Тэгэхээр нөгөө түрүүч өгүүлбэрээ заагаад байгаа шүү дээ. Нөгөө төдөлзүүлсэн гишүүнээ заагаад байгаа. Хуулийн нэг онцлог байгаа. Ерөөсөө ингэж юу яаж болдоггүй. Ер нь ийм л юм чинь ингэж ойлгох хэрэгтэй гэж болдоггүй. Шууд утгаар нь ойлгодог хуулийн зарчим. Юу гэж бичсэн шууд утгаар нь. Одоо тэгвэл үндсүүлийнх уул гишүүн гэдэг үг яах гэдэг асуудал байна. За тийм улсын хурлын хууль үүсгэх байхгүй. Ямар ч процесс байхгүй. Яаж хэлцэх юм? Агт улсын хурлын үйл ажиллагаа чинь тэр чигтээ ингээ нарийн процесстэй байдаг шүү дээ. Тэр тэдэн минут үг хэлнэ. Тим санал гаргана. Тэгж санал хураана. Тэдэн хуваар саналыг хүчнтэй тооцно. Тэдэн хуваар хууль батлна гэдэг. Бүгд ихтэй байдаг. Энэ талаар ямар ч үг өгсөн байхгүй. Одоо тэгэхээр тодорхой болох. Одоо хуульгүй болж байгаа. Одоо харин улсын хурл хууль батлаад улсын хурлын ажил шүү. Улсын хурл хууль батлаад ийм процесстэй ингэн гээд өөрчлөлт оруулах юм бол за одоо энэ асуудал хуулийн дагуу яригддаг юм байна. Тэр одоо хуулийн зүйл залтыг нь л ахиж тодорхой болгоно гэсэн үг үү? Тийм хууль зөрчил орчны хувьд бол ямар ч тийм өнөөгийн байдлаар улсын хурл үйл ажиллагаа болох боломжгүй болчиход байгаа л гэсэн
миний улсын хурлын гишүүний байр суурь. За тэгвэл баруун бүсээс сонгогдсон улсын хурлын гишүүн Болормаг сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан гэдэг мэдээлэл яваад байгаа. Тэгэхээр үүн дээр эргүүлэн татах уу? За одоо наа чинь бол дахиад өөр процесс. Шалах процесс гэдэг чинь нэг юм процесстэй байх шүү дээ. Гадаадын компани байсан уу, хандив авсан уу гээд тэгээд энэ өөрөө сонгуулийн хуулийн зөрчил мөн үү? Сонгуулийн хуулийн зөрчил мөн гэж үзэх юм бол процесс явагдаад прокурор энэ сонгуулийн хуулийн зөрчил юм аа. Сонгуулийн хууль зөрчсөн байна гэх юм бол шүүх рүү очих хэрэгтэй. Шүүх үзээд за энэ сонгуулийн хуулийг зөрчсөн байна гэд зөрчлийн тухай хууль заасан уу, эрүүг хууль заасан уу ямар нэг хариуцлага ногдуулангууд одоо энэ сонгуулийн хууль зөрчсөн гişүн яах вэ гэдэг дараагийн асуудал гарна. Би зүгээр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр авсан мэдээлэлээр энэ ямар ч процесс эхлэх байгаа юм. Энэ мэдээлэл явж байгаа. За тэгэхээр энийг үнэхээр одоо тэр мэдээллийг шалгах хэрэгтэй. Бодтой хэсгийг тогтоох хэрэгтэй. Тэгээ дараа шүүхөр шийдвэр гаргах хэрэгтэй. Бүр энэ процесс ихэнд нь альч баримтыг үзээгүй, альч нотлохыг хараагүй гэж эргүүлэн татах хэрэгтэй, татахгүй байх хэрэгтэй гэж хинч байр суурь илэрхийлэх боломжгүй энэ асуудал. За улсын хурлын 24 оны сонгуулиар Танай аймаг, Өвөр хангай аймагт Түн аймаг нэрийг гарсан. Тэгэхээр Танай нам гишүүнийхээ үр хүүхдэд яаж тусалж байгаа вэ? Яаж анхаарал тавьж байгаа вэ? Тий, ер нь талигчийн хувьд бол маш их нэр хүндтэй. Миний бас их сайхан хөндлөж явд хураах байсан л та. Сумор нутагта нэр хүндтэй, төлөв төвшин, дөлгөөхөн тийм сайхан ах байсан. За саяхан шүүх хурал болж гин буруутай итгээд ял шитгэлээ авсан мэдээлэлтэй байгаа. За уг үйл явдал болсноос хойш бол намын зүгээс ар гэрт нь бол одоо байр орон сууцны дэмжлэг үзүүлсэн. За тэгээд хань их сайхан хүн байдаг. Хантай нь ерөөхдөө бид нар бас аль болох холбоотой байдаг. Хамгийн сүүлд хэргийн процессын талаар надтай холбогдоод энэ прокурор энэ дээр бас нэг юм асуудал байна. Энэ яах ёстой юм бэ гэдэг байдлаар надтай холбогдож ирсэн. Бид бол одоо энэ үйл явдал бол маш харамсмаар үйл явдал болсон учраас дахид цаашаагаар Монгол төрийн сонгуулийн үеэр аль ч нам юм бай ийм үйл явдал бити гараасаа ямар ч тийм үр хөхөд даавгүй гэр бүл нь бити өнчрөөсөл гэсэн ийм байр суурьтай л байна. За Монголын улс төрийн давцан одоо ингээл томоохон хариуцлага тооцох асуудал гараад ирэхэд сөрөг хүчингүү бас өгүүлэгдэж байна л да. Тэгээ сөрөг хүчингүү болчихсон манай улс төрийн давцан. Танд хайрын санагдахгүй юу? Сөрөг хүчин гэдэг нь юу гэлэх вэ? Жишээ гэдэг асуултаас эхэлнэ. За ингээд юм болгоныг шүүмжлээд, дэвргээд ингээд байдаг асуудал уу? Эсвэл нийгмээ сайн сонсдог байх хэрэгтэй юу? Заавал микрофонтой хүнийхэн дуу тод байх уу гэдэг асуудал. Яг улсын хурлын чуулган дээр одоо жишээлбэл сайн анзаараад харах юм бол Монголын нийгэмд олон жил гацсан олон төслүүд урагшилж байгаа. Энэ асуудлуудын тунд тийм боли зогсоё гэсэн дуу хоолой харьцангуй бага. Сөрөгчний дуу хоолой хаана тод хэрэгтэй вэ гэхээр үнэхээр эрх баригчдын явуулж байгаа бодлого нийцэхгүй байхад цөөн байх нь хамаахгүй. Дуурайд байхад тэр дуу хоолойг үл ойшоод дарангуулдаг бол энэ сөрөгчний дуу хоолой жинхнэрээ боомлж чинь үгүй болгож чинь гэж үзэж байгаа. Тэрнээс жишээлбэл одоо Ардчилсан намын бүлгийн хурал байнгын мэтгэлцээ. Тэгээд Ардчилсан намын гишүүч гэсэн сайн анзаарах юм бол засгийн газрын баригдалж байгаа байр сууриас өөр асуудлаар мэдээлэл хийгээл явж байгаа. Энэтэй санал нийлэхгүй байна. Дэмжихгүй байна. Ингээл явж байгаа. Үгүй та нар чимээгүй болооч та нар засаг шүү гэж бид нар юу санахгүй. Айлхаар ойлгох хамтрах талуул явж байгаа. Тэгэхээр би хоёр үндсэн асуудал нэгдүгээр Монгол сөрөг хүчний орон зай бий юу гэвэл бий. Тэгэхдээ сөрөг хүчин огт дуурахгүй байна уу үгүй л гэж хариулна. За тэгэхээр одоо сөрөг хүчний бас нэг үүрэг бол хариуцлага нэхийг шаардах. Тэ? Одоо ингээд угаартаад нас урсан иргэдийн амь насан дээр хэн хариуцлага хүлээх? Шат шатанда хариуцлага хүлээх хүмүүс бол гарах ёстой. Тухайлх юм бол хариуцлага ч өөрөө олон төрөл шүү дээ. Улс төрийн хариуцлага. За тэгээд эрүүгийн хариуцлага, цоргааны хариуцлага ч гэдэг юм. Энэ бүх хариуцлагыг нийлүүлээд бүх шатанд хариуцлага хүлээх гэсэн. За жишээлбэл сүүлийн яагаад одоо жишээлбэл цагдаагийн байгууллага дээр 5-7 төш компани удирдлагаар 2018 оноос хойш ажиллаж ирсэн удирдах зөвлөлийн гишүүд болоод удирдлагуудыг шалгаж байгаа юм бэ гэвэл
Энэ хугацааны хин нэгэн хариуцлага хүлээх ёстой. Энэ эрүүгийн хариуцлага харин эрүүгийн хариуцлага хүлээх ёстой юу гэдэгт шалгаж байгаа. Үнэхээр бас сүүлийн жилүүдэд энэ тэр юу лээ барьцалтуулагч тэрнийхэн чанар муудсан. Тэр мэдлэг гээд нүрсэн хөхөр ихтэй байгаа нь бидэнд ингээд илтгэр харагдаад байна шүү дээ. Өөрсд мэдэгдээд баг. Бид нар чинь нөгөө хин нэгэн зурагтаар юм уу хин нэгэн сошиалор хэлхийг хүлээлгүйгээр өөрсдөө ингээд гараал нөгөө агаар арчаа амьсгалж байна. Хордож байна. Дахиад тэнд хүмүүс бас амь насаа алдчих тийм. За энэ дээр жишээлбэл ингээд шалгалтай ажил явуучих. За тэгээд энэ тогтоогдох юм бол ер нь энэ төшийг үйлдвэрсэн, тэр чанарыг дордуулсан, тэр бодис дээр өөрчилсөн хүмүүс байх юм бол бүгдээр хариуцлага, эрүүг хариуцлага хүлээх гэсэн. За дахиад цаана улс төрийн хариуцлага гэж юм байна. Монголын засгийн одоо энэ хамтарсан засгийн газар 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан. Үйл ажиллагааны мөрөө хөтөлбөртөө тов тодорхой дурдсан. Агарын бүртлэг бууруулна, төвчрлийг бууруулна гэд ингээд дурдсан. За тэгээд энэ бүх үйл ажиллагааны явцад хөрөнгө мөнгө санхүүжил бүх юмаа шийдэ. Дээрээс нь одоо бид хагас өдөр болгон хотын энэ шуурхаг хийж байгаа. Нутаг яах вэ? Бусад идэвхтэй холбоотой яах вэ гэд ингээд зорилго тавиад явж байгаа. Өөрөөр хэлбэл хотын дарга өөрөө засгийн газрын уралдаанд байнга оролцоход энэ асуудлуудаа тавиад явж байгаа. За одоо ингээд үйл ажиллагаа хүлээж авлаа. Сая төсвөө батлууллаа. 12 дугаар сард. Одоо үйл ажиллагаанд орж байна. Ингээд ямар нэг үр дүн гарахгүй энэ асуудал шийдэхгүй бол улс төрийн хариуцлага, засгийн газар өөр хариуцлага хүлээх асуудал ярина. Одоо ярьж байгаа төслүүд тэр хөх нүүрс, тэр газ гэдэг чинь. Харин одоо та бүхнийг одоо энийг шалгаж дуустал та шуурхай штабыг ямар нэг үр дүн гаргатал утаа дуусгах гэдэг юм л та удирдал нь. Энэ жилийн утаа дуусч болно. Иргэжил үргэлжлэж болохгүй шүү. Энэ иргэжил үргэлжлүүлэхгүй төлөө ямар нэг зүйл хийж чадаагүй бол засгийн газар л хариуцлага хүлээх гэсэн чинь. Одоо энэ мултаадах юу гэн засгийн газрын гишүүн алтан гэрэл хариуцлага хүлээх гэсэн чинь. Одоо бид нар энэс яаж болтох юм? Гагцгүй одоо энэ хамтарсан засгийн газар байгуулагдсан засгийн газар батлагдсан төсвийнхээ өөрөө тавьсан зорилгынхаа хүрээнд энэ ажлаа хэрэгжүүлэх энэ боломжоо л бид сайн ашиглах хэрэгтэй. Энэ ажлаа л шуурхалах хэрэгтэй. Тэгээ бодиттой үр дүн гаргах хэрэгтэй. Үр дүн гарахгүй утаа буурахгүй бол мэдээж хариуцлага хүлээх хэрэгтэй. Одоо тэгээд энийг танаа дээр цагдаа дээр шалгаад барьцалдуулагч дээр ч юм уу одоо нийлүүлж байгаа зүйл дээр ямар мэдээллүүд гарч байна? Дөнгөж өнөөдөр өглөө авсан мэдээлэлээр хамгийн сүүлийн байдлаар энэ 29 төрлийн шинжилгээг энэ түвшинд хийх гээд цагдаагийн байгууллага өөрсдөө шинжилгээний байгууллагад өгсөн баг. Шинжилгээний байгууллага лабораторид өгсөн баг гэсэн. Цагдаа өөрөө шинжлэхгүй шүү дээ. За тэгээд энэ чинь дүгнэлт гарна. За дүгнэлт гараад за бидний нүдэн дээр илт байгаа тэр хоорох хэл юм гарах юм бол за энэ одоо хин хариуцлага л. Аль шатанда хин хариуцах хэрэгтэй гэдэг асуудал яригдана. Дахиад цаашаа хөвөрөх юм бол энэс учирсан гэм хоорох хэл хин хариуцлага л гэсэн асуудал ч л хүрээд явна гэсэн. Барьцалдуулагч дээр нь гурил нийлүүлээд байна гэсэн мэдээлэл явуулсан. За тэрийг бол мэдхгүй бас шалгаж л байгаа. Би бас нөгөө хэргийн яг нарийн процессыг мэдэхгүй. Ер нь ямар чиглэлээр явж байгааг асуухаас яг тэр нарийн доторх процесс тал танилцах хэрэг байна. Мэдээж энэ мэдээлэл гарсан байгаа шалгаж л байгаа. За миний асуулт ерөөхдөө дуусчих. Сүүлийн асуулт. Та 7 сарын 1-ний хэргийн Амар улд генералын өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Энэ буунаас энэ хүнийг буудсан эсвэл энэ хүмүүс буудсан гэдгийг ер нь тогтоосон уу? Тогтоогүй. Би бол одоо яг энэ хэрэг дээр ажиллаж эхэлснээ. Тэгээд ажиллаж эхлээд энэ жил 15 дахь жил рүүгээ орж байна. 15 дахь жил рүүгээ орж байна. За хуульч хүнд бол зайлшгүй байх ёстой чанар, би тууштай чанар байх ёстой гэж боддог. Би Монгол төр энэ хүмүүсийг хэлмэгдүүлсэн гэж би тухайн ерөнхийлөгчийг элбэг дөрж байх үед элбэг дөрж ерөнхийлж улс төрийн зорилгоор байна гэж мэдэгдэжсэн шүүх улс төржиж гин гэж би хууль зүйн сайд болчиход анхудаа хэлээгүй ш. Одоо интернет үзүүл байж байгаа. Би 2012 онд шүүх улс төрийн хэрэгсэл боллоо гэж мэдэгдэжсэн. Тэгээд улмаар бас энэ нэг хэрэг хоригдчих байсан. Энэ хэрэг бол цагдаа нар буудсан гэдэг ингэж явсан хэрэг. Тухайн цагдаа нартай холбоотой хэрэг байхгүй. Хэрэгсэхгүй болсон. Тогтоож чадаагүй. Угаасаа тэр чинь тодорхой байсан юм чи хэн юу буудсан гэдэг тодорхой. Тэгсэн мөртлөө цагдаад өөр өгсөн гэдэг дарга нар нь буруутсан. Тэр цагдаа буудсан тогтоогдоог бол даргадаа бурууг л багсан шүү дээ. Монгол төр Амар улд, Зоригт, Батсүх, Ганбаатар гэсэн энэ
4 хүнийг би шууд хэлнэ. Улс төрийн зорилгоор хэлмэгдүүлсэн гэж би боддог. Энэ үйлдэлээ Монгол төр басны цагаатах ба. Шүүх хяналтын байгууллагууд энэ асуудлаа эргэж харах ба гэсэн ийм хуульч хүний хувьд найдвартай байна. За баярлалаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж ерөнхийлөгчийг дахин сонгох заалт оруулах уу? Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал одоогоор огт яригдаг. Үндсэн хууль бол тэгээд ч ер нь зүгээр аль нэг субъект зориулаад ингээл дураар өөрчлөлт өгдөг ч биш. Тэгвэл нам дотроо 50-та их ойр гэж ярьдаг экс ерөнхийлөгч Баттулга дахин дэвших боломжтой болно шүү. Хэрвээ энэ өөрчлөлт оруулав Монгол улс парламентын засаглалыг сонгоод 30 гаруй жил өнгөрлөө. Бид нар сая шинэ үндсэн хуулийнхаа бас ойг тэмдэглэлээ шүү дээ. Тэгэхээр бид бол тодорхой чиг баримжаагаа гаргасан. Монгол улс парламентын засаглалтай болсон. Монгол улсын парламентын засаглалтай болсон учраас бид энэ засаглалынхаа хэлбэрийг л тойрч ярина. Тэрнээс ч парламентын засаглал нь өөр ямарваа нэг үндсэн хуулийн институцийн зөвхөн хугацаатай холбоотой юм уу? Тэр зүйлээр үндслэл болгож Монгол улсын үндсэн хуулиар оролдох нь цохимжгүй гэж үзэж байна. Одоо ч ийм асуудал юм яригдаагүй. Ер нь Баттулга гишүүнтэй ерөнхийлөгчтэй холбоотой асуудал бол тухайн үедээ үндсэн хуулийн цэцээс шийдвэр гараад дахид нэр дэвших хэрэггүй гэдэг ингээд гарсан шийдвэртэй. Тар дээр цагнаараа байж. Энэ шийдвэр яаж гарсан, тухайн үед юу болж исэн олонний тус санаж байгаа. Тэр үед бол би ч хуульчийн хувьдыг нээлттэй байр суурь илэрхийлээд Монгол сүнсэл юм шийдвэр гаргаж болохгүй л гэж ярьж байсан. Гэхдээ өнөөдөр тэр шийдвэр хүчинтэй шүү дээ. Байж байгаа. Одоо сан руу нороод үзүүл байж байгаа Монгол сүнслийн цэцгийн шийдвэр эцсийг болоод албачаад гарсан. Бүх процесс дууссан. За баярлалаа. Бидэнд цаг гаргаж нэвтрүүлэгт нээлттэй ажил хэрэгч ярилцсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа тавханд. За.